Монгол ийм. Эрхэм үзэгчдийн оройн мэндийг хүргэе. Хэсмэлүзийн уран бүтээлч хамт олон ардын хувьсгалын 103 жилийг огтуулан амцны их баяр наадмын баярын өдөр Монгол хямар нэвтрүүлгээ тусгай дугаарыг Төв аймгийн Баян сумын яриад Монгол улсын тодмонлоо яаж Бонцог Балжирын энх мөх хэрхмийг өрн оролцуулж байна. Сайн байна уу та? Сайхан. За дэлгүү сайхан зам болж байна. За сайхан зусч байна. Ямар хурдан байна? Сайхан зам болж байна тий. Ямар хурдан байна. Одоо юу бас наатан боллоо. Тэгээд бас наал уяачт маа сайхан хичээж ах шиг байна. За одоо 103 жилийн үндэсний их баяр наадам маань хаяанд иргээд одоо нэг 2 хоног л үлдсэн байна шүү дээ тий. За энэ хоёрын өдөр бас уяачт маань бүгдээрээ сайхан хурдан хурцуулыг мордоо сойж ууж байна. За таны хувьд энэ жилийн наадмад морио ууж байгаа энэ нутаг усны ер нь нэр ус ямар нэртэй ямар уулын хөндөд байна вэ? За биднээс Хэнтэй аймгийн Дархан сумын Дархан хаан одоо хойд одоо хөндөд л байна да. Тэгээд энэ жил бас энэ ч өснөгөө сайхан мосцсон болж байна. Энэ жилийн хувьд ямар насны морд ууж сойж байна? Ямар бүрэлдэхүүнтэй бас наадамд оролцох хүрэлцэж байна вэ? Тэгээ манайх 9 насны морд ууж байна. Монгол улсын тодмонлоо яаж Ононгийн Бат элэг. За Монгол улсын манлаа яаж Ононгийн Батолд гэсэн хоёр ерөнхий уяачийн удирдлагын доор Бат сайхан уяад байж байна да. За таны хувьд үндэсний их баяр наадам азраг төрүүлэгч байсан. За мөн одоо 4 үеэрээ морь харигдуулж төрийн их баяр наадамда морь цоллуулж байсан. Бас гайхалтай сайхан түүхийн эзэн болсон хүн. За тэгээд овг удам өгсааныхаа бас нэр хүндийг өндөр төргөж яваа. Ийм тодмонлоо яваачаа. За тэгээд аав ээжийнхээ нутаг усныхаа талаар яриад хоёлаа бас нэвтрүүлгээ эхлэе гэж бодож байна. За миний аав бол одоо Төв аймгийн Баян сумын Ариат Төв аймгийн Баян суманд төрсөн ийм хүн байгаа. За ээж маань болохоор Булган аймгийн Сайхан сумын одоо ээжийн маань аав Сэдэд гэж хүн бол яг Булган аймгийн Сайхан сумд төрсөн. Таны аавын хувьд бол одоо бас олон энэ морин уралдаан, за Монгол соёлд бас өөрчлөлтийг хийсэн өнөө цаг үед одоо салшгүй холбоотой өвлийн уралдаан байна. За дээрэс нь одоо гал уяанууд байна. За тэгээд морьтны уяачтын цол байна гэдэг одоо олон шинжилгэлтүүдийг бас хийсэн. Яалтчгүй совь нэмэр оруулсан хүн. За тэгээд бас ойроос нь залгуулад морин спорт уяачтын холбооных бас тэргүүлэгчээр ажиллаж байгаа. Үнийг бас залгуулад бас климас чамгүй бас ажилтаа явж байгаа шиг байна тийм ээ. Ерөнхийдөө бас аавынхаа хийжсэн одоо ажлыг үргэлжлүүлээд нэг сайхан холбоогоо сайхан болгочих юмсан. За морины төлөө зүтгэж байгаа энэ олон уяачт Монголын морин спорт уяачч өөрөө холбооч өөрөө 330 мянган гишүүнтэй. Монголын хамгийн том холбоо. За энийг анх үүсгэн байгуулж яхад нь хажууд нь байлаа. Өнөөдөр бол одоо Монголын морин спорт уяачтай холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна. Гэхдээ би бол одоо яг аавынхаа хийсэн энэ ажлыг бас олон төмөнд бас нэг эвтэй. За дээрэс нь энийг нь бас нэг унгаачихгүй юмсан гэсэн бодлоор одоо ажиллаж явж байна. Тэгэл одоо сайнтай муутай зөндөөлөн гарах юм байна шүү дээ. За тэгээд анх нь энэ адуу гэдэг амтнд ер нь хэдэн наснаас хойш дурлах болов. За анх нь морин дурлах болсон шалтгаан ер нь хэдэн оноос эхэлсэн бэ? Одоо ухаан орсон цагаас л эхлээл энэ морьтой холбогдож өөрөө морин болгоомж тэгээд одоо миний хүүхдүүд унаад л 5 дахь үе бэлдэж шүү дээ тий. 5 дахь үе бэлдээл ингээл байж лээ. Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутгийн адуун чулуу гэдэг газар. Том чулуутай сайхан газар байдаг байсан. Одоо тэр газарт одоо энэ онн тодмонлоо. Тэгээд энэ аав маань аавын маань олон нөхдүүд тэнд л яг л цуг хамтдаа мороо тоцаахан гээл одоо хамтдаа сайхан олон найзуудтайгаа ингэж одоо зуны дэлгэр цагт мормолоо уяал гарамжгойд нас сурж ерөнхий манай тэр ерөнхий уяачаар одоо гарамжгойд гэсэн.
Монгол улсын Малавьяач. Тэгээ харамжууга удирдаал тэгэл оноохот мосч бүгдээрээ морин уяал. Бат хэлийг ботвол одоо тод Малавьяач Сашкагийн Эрдэнэт энэ их хоёр эднэс бүгдээрээ цог хамтдаа морь мал унж. Тэгэл хурдан морины дэлэн дээр жинхэнэ өссөн дөө. Адуун дээр өссөн. Тий, адуун дээр Одоо энэ цаг үеийн олон тод Малавьяач нар тэр үед л одоо олон сайхан өрөөний хүүхдүүд л байж тээ. тий одоо яг л одоо миний хүүхдүүд ингээл хурдан морин бол өсөж байгаатай адил. Одоо энэ хүүхдүүд чинь том нас үеинд хүрээд тэгэл бүгдээрээ л адилхан уяач нар. Яг амгаа дуугаар уулзсан. Одоо хангаа хөшлийн адуу гэж. Хангаа хөшл. Тий, хангаа хөшлийн адуу. Энэ бүр одоо хэддэх үеэсээ бүр дээд үеэсээ. Тий, энэ Төв аймгийн Баян Сэргэлэн хоёрын зааг дээр. Зааг дээрээс л үрцсэн адуу шүү. Тий, энэ их хангаа хайрхан гэж үдээ. Их хангаа хайрхны өвөрт манай өвгдөөц тэнцээ одоо өвлждэг. Одоо Лувсан Жандан Төвдөн Чамбал гэдэг хоёр хүн байна. Тэр нэг нь лам өгшин. Нөгөөх нь уяач. Одоо энэ Монгол улсын Малавьяач энэ гарамжгүй байднаас багш нь. Тэгээд тэнцээ ингээд юу яадаг одоо тэрийг шүтдэг хайрхаа. Одоо нон тод манлах манай Батэлэг бодлол биднээс хар багасаа л одоо шүтэж шинэ нэг өглөө болох бид нар тийш гардаг. Тэгээд их хангаа өгшлийн адуу ерөөсөө энэ хангаа уулынхаа нэрлийг л тэр уулын хөндөд л өссөн адуу. Тий, тэд ерөөсөө л тэнцээл. Тэгээд одоо бол яг нэг цаг зүй болоод бас өвөл хатуу болохоор Доронт аймгийн одоо Булган сум бид нар өөрийнхөө Хаж бас Булган сумын харьяа. Тий, би өөрөө Доронт аймгийн Булган сумын харьяат. Тэгээд Төв аймгийн Баян сумын уугуулгач үү. Булган сум ер нь одоо Доронтын дээр уудам тал нутагч одоо яалч юу сайхан адууны их ором байгаад байна шүү дээ ер нь тий. Тий, ер нь одоо өвс сайхан та ер нь их сайхан газар шүү дээ. Малаг сайхан өснө. Хэдэн жил болж байна Доронтод? Мандгаах маань Доронт руу авч явснаас хойшоогоо л тэгэл 2005 4-5 оны үед л гисэн юм да. Одоо 20 жил болж байгаа юм шүү дээ тий. Манай аав чинь өвөө чинь айлын ганц хүү. Тэгээд төрөхт нь нөгөө 2 дайн болоод 39-45 оны дэ. 2 дайнд орсон. 2 дайнд явчихсан. Тий. Тэгээ яг тэр юу өвөө маань одоо өвөөгийн маань ээж нь одоо жирэмсэн үлдээл. Тэгэл өвөө маань ганцаараа гарсан юм лээ. Тэгэл буцаад хүрээд ирэхэд нөгөө хөгшин буцаад хүрээд ирэхэд нь нөгөө эхнэр нь бурхан болчихсон. Хүүхэд нь ганцаараа тэгэхэд хаашаа явсан тодорхойгүй. Тэр үед ч одоо тэгэл сураг ажиг дуулахгүй ямар харилцаа холбоо байсан биш те. Тэгэл үлдсэн байлээ. Тэгээ сүүлд би өвгийнхаа аавыг олоод. Би одоо тэрүүд ингэжсэн гэдэг өөрөө намайг олж ирэхэд чи хурж уулз гэд. Хавар байсан байх нь. Манай энэ хар хустай хүн байлээ. Тэгэл өөрөө зогсомжоо гэж өгсөн байдаг гэсэн. Тэгээ би нэг 2 уулзаа тэгэл хөрхө зайлвал надтай нэг уулзахыг хүлээж байгаа л байсан юм шиг. Тэгээ бурхан болсон. Хуржээс уулзахаа хүлээж лээ шүү дээ тий. 100 гарч наслсан. Сайхан нассан юм хөшмэс. Ер нь тэгээд бас Адармаатай л түүхүүд л тий яваад байсан байж тээ тий. Гэтэ тэр хүн бол мөр мал ус уйдаг төрийн наадамс айрыг хүртсэн юм байхгүй. Анхны бас морийг ер нь өөрийнхөө нэр дээр мордуулж анхны уралдаанд өөрийнхөө нэр дээр айрыг авч ирсэн тэр он ер нь хэдэн он байсан. За тэгээд тэр үеийн дурсамжууд ер нь ямар дурсамжууд вэ? Аав маань 1996 онд Тэнгэрт дэвшээд 96 оноос хойшоо бүхэл уралдаан наадамд бол одоо миний нэр дээр аав маань сайхан цуглуулсан адуун сураг одоо хурдан урт хөлөгтөн бүгдээрээ л миний нэр дээр уралдаж залгаж явсан да. Нөгөө нэг аавынхаа хөрөөгөө газар хүүн хүрдэг, азрагныхаа хөрөөгөө газар унаг нь хүрдэг гэж гоё үг байдаг шүү дээ тий.
Энэ шиг тэгээд нэг энэ удам ухсаага аавынхаа нарыг өндөр төргөөд ард түмэн дундаа залгуулад явж гин гэдэг бас нэг сайхан хувь тавилан. Тэргүй бас нэг сайхан ухаан юм тийм ээ. Өөрийнхөө хүүхдээр улсын наадамд мордуулаад хурж игээд миний хүү сайхан эсэм минь дурлаад ирлээ гэд үнсэх сайхан та. Мөрөн самартаа. Өө тэр заавалчгүй дайраг төр. Яг унган адуугаараа улсын наадамд дайраг төр авах сайхан л үгүй. Ерөн бол би бол Монголд яг энэ унган адуугаараа улсын цол авсан хүмүүсийн баг ганцаараа авах шүү бодолч юм. Унган намхтаа адуугаар улсын тод манлаа яаж аваад ингээд яваад одоо ингээд миний өөр хүүхд мормоллон тэгээд ойрхон байгаад ингээд бас нэг төрийн надмаас юм ахмал 5 үерээ цаашлаад хэдэн ч үе байх юм байна бас тий. Тэн дээр их одоо миний хүүхд бас манай хүүхдүүд моринд их дуртай. Одон дээр байх дуртай. Ер нь өөрөө ч гэсэн бас нэг ойрхон байхыг хичээгээд байдаг бох тий. Хүүхдүүдээ моринд ойрхон за хүүгээрээ бас би бол өөрөө анхандаа тийм их ойрхон байх биш байх л гэж би одоо нэг хүчрэг хөвчлөлтгүйсэн. Энэ удман юм уу ген дат юм уу яа гэв те. Тэгээ өөрөө тэгээд унна гэдэг байгаа хүүхдээ чинь би одоо чи унж болохгүй хүний хүүхдээр нь уулна гэж болохгүй шүү дээ. Тэгээ хүний хүүхдийг хайрлахгүй байгаа хүн өөрийнхөө хүүхдийг хайрлчаад хүний хүүхдийг хайрлна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдүүдийн чи адилхан бүгдийг ялгалгүй хайрлж иж энэ хөв соёлтой болгоод дээрэс нь эдус чинь Улаанбаатар хотод очиод 2 дипломтой цэвэрлэгч хийжийнхээ оронд хөдөө гадаатайгаа энэ ч малаа үржүүлээд өөрийн гэсэн хөрөнгөтэй болоод хөв соёлоо тэгээд ингэ явж явах чинь одоо хамгийн чухал зү. Тэгээ миний хүү бол өөрөө их дуртай. Би өөрийнхөө хүүхдэр өөрийнхөө унган тамхтаа адуугаа унуулах их дуртай. Ягаад тэгэхээр миний дээшээгээ 4 үе маань одоо улсын наадамд энэ наадамд оролцсон байна. Наадамд оролцсноо гэдэг нь бол төр ажиллаж байгаа нэг хэлбэр шүү дээ угаасаа. Тэгэхээр миний хүү ямар ч байсан тэр төрийн наадамд оролцоод тоон дотор тоос өргөөд заавалжгүй хайр төрүүлэх алба байхгүй шүү дээ. Монгол хүн гэдэг ойлгоод бахархаа сайхан орж ирээд үе нэг сайхан мөр эсэм минь сайхан хүрээд ирэхэд хүмүүс монголчууд ярьдэн шүү дээ. Сайхан надлаа шүү. Хөгшчүүд бол тэр тусмаа заавалжгүй хайр төрөв гэсэндээ биш зам цагаан сайхан ороод ирлээ. Миний хөө төрийн наадамд дахиад ороод ирнэ гэж чинь алтан зурхаг даваад гараад ирнэ гэдэг чинь энэ бол хамгийн их юм шүү. Дээдийн заяа шүү гэл. Алтан зургаадаа очиод наадам өндөрлөл одоо яхад алтан зурхаадаа хөгшчүүд маань очиж хүндэтгэл үзүүлж сүү асгаж мөрөгдөг байсан. Даалангуяа соёлморд ярд дээр. Тэгээд ийм учраас энэ миний хүү бас зүтгэж бас явж байгаа би их баяртай байд. Миний аав за таны бас 5 дахь үе бэлдэх тийм одоо үүрэг даалгавартай байгаа шүү дээ ер нь бол тий. Яг тэгээд аав маань үржил тэгээд миний өвөг дээдсээ удам содраас одоо ингээд үргэлжилсэн энэ юм их тасалчихгүй байхаас би бас зоригтой. Хүн одоо энд байгаа шүү дээ тий. За хүүг нь наашаа оруулаад тий. За наашаа ороод ирэх юм. Хүн ус энэ үрээ унаад. Тэ цаав тэнд ч сууч. Хэн гэдэг үлээ? Их болт. Их бол хэд настай? 11. 11. Зааваагаа дагаад энэ хэр олон жил одоо үрээ унж байна. Хэд настайгаас гэж үрээ унсан? 8 7 лагт. Ямар байна нэр үрээ унаад явхад ааваагаа дагаад ингээд даадууны тоосон донд явах. Чаны халдсан л. Халдсан. Халдсан үрээ. Халдсан үрээ. Аав нь юу гэж загч юм үү? Сайн унаарай л гэж. Сайн унахын тулд ер нь яг яаж юм бэ? Анх энэ ёсолж ер нь мөр унах сургасан. Хүүг нах гэд хүн тэр нэг шаргалцсан гэд мөрөн дээр унд суулсан. Цааш тэр наханд ямар мөргөдөлтэй вэ? Тод манлаа. Тод манлаа яч болно. Морь ер нь яг унаад явах юу нь гоё вэ?
наадамд ямар мэдрэмж төрж байна. Бүгд л алах шүү дээ. Хамгийн гоё нэг вэ? Гоё дурсамжаа олцооч гэсэн. Наадамд явсан. Уралдах наадамны дээр оролцох шүү дээ. Хамгийн хайртай унах дуртай морин ямар морин? Энд алзуур. Алзуурыг яагаад гоё юм унахад? Гоё явдалтай хурд. Хүүгээр ер нь морин унуулад байж их юм ямар вэ? Хэмрээс 1000 удаа уншуулчихсанаас хурдан мөрний сүүл нэг удаа боо. Энэ ондоошж байгаа нийгэмд одоо хүүгээр унуулад өөрийнхөө за ядаж даалангуй одоо энэ мордын эзэд гэж байна. Уяаш нарж байгаа шүү дээ. Мордын эзэдийн хүүхдүүд одоо эзээ байтал унжсан тий. Ерөн бол янз бүрийн тий. Тэгээ өөрийнхөө хүүхдээр унуулад өөрийнхөө унгаан тамхтай хатан унуулаа явж байгаа энэ бол аз жаргал шүү. Миний үчин одоо 6 настайгаас эхлээл манус. Ээж нь хүүгээсээ асууж байгаа. Миний хүү 100 гадагшаага сургуульд яваад хэлний бэлтгэлд Сингапур руу явах уу 12 нас хүрч байгаа хүүхдүүд явах юм гэсэн. Үгүй би энэ жил одоо улсын наадамд уралдахгүй бол одоо би чинь хасагдлаа шүү дээ ээж минь гэдэг. Тэгээ энэ жил үлдчихэж байгаа. Тэгээ одоо өөрөө тэгээд мордон дээр ирээд ингээ байж байгаа. Тэгээ энэ жил одоо өөрийнхөө халдсан өрөөтэй улсын наадамд уралдана гэж ингээ сууж байгаа хүлээгээл яваа. Тий. Тэгшиж давмаач. Яасан гинэ? Аава би сургуулиас гарчихгүй гэж. Мадууч юм болно гэж. Тий одоо юу хагаад энэ хэний Батөлөг ахын хин сургуулиас гарцсан юм байлээ. Одоо Балдаа хаамар төвшин сургуулиас гарч магадгүй юм билээ. Одоо би гарчихгүй гэж юу. Та тэгэхээр юу гэх вэ? Энийг солиод гарч. Ямар ч байсан зөв нэг боловсралтай болоод бас морин үйсэн тэр хэвдээ. Тийм шүү дээ. Энд чинь аавынхаа ажлыг аавна. Яавынхаа ажлыг цааш нь өргөжлүүлж салгамжилж авч яваад байна наач. Хариуцлагатай шүү дээ тий. Одоохондоо юу мэдэх төрхий. Одоо нэг 100-1 жилээр хүүгээ мордуулсан шүү дээ. Тэгээ сайхан хүү маань дахиад өрөөд ирэхэд хамгийн сайхан байна. Тэр шиг мэдрэмж л хааж байгаа. Хул азарга зодог тайлаад хайр бол азаргыг зодог тайлал хүү маань тэгээд ороод ирэхэд хамгийн сайхан мэдрэмж байсан. Одоо хэдхэн хоногийн дараа улсын наадам боллоо. Ямар тактикаар яаж уралдах гэж бодож байна? Уруу жахаа бол тэг үзүүртэй нь явуулсан шүү дээ. Ах нар нь юу гэж загтав? Мөрөө юм жоохон шахахгүй зөвөр яваарай л гэсэн. Урууд хоёр сахаарай л гэсэн. За тэгээ баярлалаа дүүдээ. Сайхан амжилтыг хүсэж байна. Гранины гэж цэвэр манай нэвтрүүлгийн юм тэтгэж juice тоффиг бас бэлгэлж байна. За улсын наадам морин савнараа за. Би дээрээ тэнгэрийн нартай, би дэрэгдээ хайрын нартай, би дотроо сэтгэлийн галтай, би дээшээ хиймуртай Монгол хөө. Долоод ордож явсан чинь аймсэгтэг, долоон голтай бүрдэж чонын удам, доош нь хийх тусам дээш босдог, дэлхийг чичрүүлсэн догшин Чингисийн мөр. Монгол ийм. Ерөнхийдөө энэ эцэг эхчүүд маань аав ээжүүдний хүүхдтэй сайхан өв соёлоо ойлгуулад нэг юм гоё мэдрэмжийн төрүүлээд өгчүүл те. Нэг монгол хүн байна нэг морь дагаад явхад ч бас нэг юм дотоод сэтгэлээс нь хүн бас нэг огшдог. За би ч одоо монгол хүн адуун тайртай тал нутаг минь ийм сайхан байдаг гэдэг энийг мэдрэмжийн үрт нь оруулаад нэг үнцэрхэг байдлын нэг юм суулгаад өгчүүл бас зөв юм болов гэж бодож байна л да. Түүнээс одоо нэг гадаад сургууль сургаад заадагшаа дотогшоо явуулаад гэж олон их эцэгчүүд ярьдаг ч гэсэн энэ монгол нутагта эзэн болоод морио унаад адуу малаа маллаад яваа аавын хүү ер нь хэр олон үлдэж байгаа юм болоо гэдэг бас ойлголтууд байна. Ер нь бол хамгийн боловсралтай хүмүүс мал дээр байдаг шүү. Партай жолон дотор, палантай байшин дотор ингээл уц ухаал сууж ах. Цуны цаг дэлгэр цаг сайхан ингээд морь малаа дагаад энийг дагаа явж явах хоёр ондоо л доо. Бүржөө. Чи одоо ингээл энэ тал хайр сайхан утаг. Тэгээ ер нь Монгол төрийн наадам яг 6 юм уу аль эсвэл бол одоо энэ улсуудын яриад байгаа шиг энэ заавалчгүй мөнгөтэй үнийг оролдог юм.
би чамайг 100 цэнгэл баяр наадмын ялгаагаа бас нэг хайдлуулаа нэг хариулж байна. Баяр наадмын ялгаа гэдээ ирэхээр одоо юу гэдэг Монгол төрийн наадам гэдээ ярихаар монгол хүн болон бүгдээрээ оролцох хэрэгтэй болчихж байгаа хэл та. Монголчууд тэр чигээрээ бүгдээрээ оролцсон. За тэгээд түүн дундаа үзэж орж байгаа. За морио ууж орж байгаа. За наадамд барилдаж оролцож байгаа гэдээ бүгдээрээ л энэ одоо наадамд оролцож байгааг тод илэрхийлэх байгаа. Гэхдээ сүүлийн жилүүд одоо янз бүрээр л ярилцж байна. Тэгэхээр энэ морин уралдаан өөрөө хөгжсөн. За тэгээд энийг сонирхдаг хүмүүс олон болцсон. За өв тээгчдэр их болцсон. За үүн дундаа нэг өрсөлдөөн илүү сайжраад ирсэн болохоор хүмүүс янз бүр ярьдаг болов гэж ойлгож байна. Тусгаар тогтнол гэдэг бол одоо эцэг их өргөхтөр чимжихгүй шүү дээ. Тусгаар тогтнол гэдэг бол. Бид нар ч нэг шүлэгтэй шүү дээ. Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би гэдэг. Дайны дэлхийд би энэ Монгол хүн борд төрсөн энийг дайны дэлхийд зарлаад тунхаглаж байгаа нэг хэлбэр чинь ерөөсөө Монгол наадам. Тэ? Үндэсний дархлаа, за монгол хүн болж төрсөн, за тусгаар тогтносон гэл олон асуудлуудыг, олон зүйлсүүдийг сайн талыг ярихад бид бүхэн өнөөдөр ингээд эрхчлөлтөй 93 наадам гэдээ ярьж байгаа ч гэсэн морьтой бас салшгүй холбоотой байгаа гэдэг. Өвгд эцэм нь явган байсан бол юугаар юуг туулж өнөөдөр бид нар ингэж суух уу тийм ээ? Тий. Бид бүхний хойноос одоо хэдэн зуун жилийн үргэлжлэх наадмыг үнсэн тэр нь авч явахын тулд тэр нь та яг ямар шийдэл байгаад яаж авч явбал нэг сайхан байх шиг санагддаг танд. Бас тэр үйлчлэгч гишүүний хувьд морин уралдаа ер нь үндэсний хоёр наадмын хувьд энэ салбарт одоо хоёргоо сэтгэлээр тамаг ингээд би чи аавынхаа наадмыг юу атсан? 13 удаа аавынхаа наадмыг Монгол Улсын засгийн газартай хамтарч бүсийн уралдаа, хаврын бүсийн уралдаа хийсэн мэт. Энийг сайжруулж бүр бүгдийг барахгүй. Гэхдээ сайн байлгах гэж хичээх нь бол биднээс үүрэг. энэ уяачдын эрх ашиг гэдэг чи одоо 21 аймгийн 300 гаруй суманд байна. За уяач нар. За одоо яг Монголын морин сурд уяачдын холбоонд бүртгэлгүйч гэсэн бас мордоо уюудаг, сойдог олон хөдөөний уяач нар байна тийм ээ. Бас энэ хүмүүсийн эрх ашиг бас цугтаа яригдж байгаа. Тэгэхээр ер нь бол хүн болгоны, уяач болгоны, морины сүүл боодог Монгол хүн болгоны л ер нь асуудал энэ дээр байгаа тох шиг шүү дээ. Тий. Энэ мориноос болол хүмүүс хот руу орохгүй байгаа шүү дээ энэ бол. Би бол тэгж харддаг. Залуучуудаа ганц тогтоож байгаа юм бол хурдан морь. За үндсэндээ бол холбоо маань 330 мянган гишүүнтэй гэж байна. Тэрний арт талд нь өр хүүхэд одоо эцэг их морины төлөө зүтгэж байгаа хүмүүс хэм бол доройж нь 3-аар үржүүлэхэд одоо бараг сая шахуу болчихно тий 900 гаруй мянган хүмүүс энэ ч яаж байгаа. Тэгэхээр нийт морины төлөө зүтгэж байгаа хүмүүс бол нэг энэ хэмжээний хүмүүс бол байна. Тэгэхээр бол энэ хүмүүсийн эрх ашигыг бас давхар хамгаалах хэрэгтэй. Ганц уяачийн эрх ашиг биш нь хүүхдийн эрх ашиг. Дээрээс нь энэ адуус амьтны ч бас өөрсдийнх нь ч гэсэн эрх ашиг хамгаалах хэрэгтэй. Тий, амьтны эрх ашиг. Ганц уяачин ч юм уу хүүхдийн эрх ашигыг хамгаалаад бид нэр ямар ч амжилтгүй шүү дээ. За миний бас ганц нэг дүү одоо хураа дүүнэр бас юуны адууны эмнэлэг ажиллаж байна. Тэн дээр ирж байгаа малнууд дандаа муудж байгаа нэлээд хүнд хэлбэрт орсон юмнууд нь бүр илгэний өөрчлөлт орсон. Тэгээ энэ амьтнаж бас энд хамаа намаагүй хор шахаад гарчна. Энэний төлөө жоохон хатууд юмцсан. Ер нь тэгээд энэ бодлогыг өөрчлөөд шинжилэлт хий, апдейт хийгээл тэгэл янз бүрийн зүйлсүүдийг нь сөрөн гаргах шаардлага гарна л да. Таны хувьд ер нь холбоондоо ямар шинжилэлт хийгээд ямар бодлогоор явбал ер нь нэг юм зүг болох юм шиг. За энэ олон уяач нарын эрх ашиг нэг энэ тэнцүү болох юм шиг бодогдож байна. Бид нэг хурлаараа 7 дугаар их хурлаараа хөрсөн одоо оруулаад хийсэн юм байгаа шүү дээ. Хэмжээгээ барья. Хэмжээндээ уралдъя. Тэгээ ямар нэгэн байдлаар одоо хэмжээнээс давсан юм одоо өөртөө одоо барьж уйж авчирж оруулдаг одоо болох хэрэгтэй байхгүй. Нэгт. Хоёртоо ирэхлээр энэ хүүхдийн аюулгүй байдлын асуудал бол маш сайн явж байгаа. Одоо хурдмаар унтаг хүүхд байхгүй боллоо шүү дээ. Тэгээ нэг гаднаас санхүүцсэн байгууллагууд нь очиод ингээл наадан төхөд ирэхээр хүүхд ирэх ярьдаг, хүүхдийн юм ярьдаг. Тэ? Тэгээ энэ хөдөөтэй
ойрхон гэж хаврууллаа шүү тий. Энэ морь унж байгаа хүүхдүүд чинь ийм байхгүй. Энэ Монголын нууц төвчийг бас энэ тэр нэг хүүхдийн байгууллагын ч юм уусгүй бол юуных уншаасаа гэж бод. Түүх соёлыг судлаасаа. Аав маань хаврын морин уралдаан нэг өөрөө зохион байгуулаад өөрөө зохиоцсон санаанаасаа гаргацсан юм биш байхгүй. Одоо монголчууд эртнэрүүд бол одоо хаврын тэргүүн сарын шөнийн 15-ны дотор намрын тэргүүн сарын шөнийн 15-ны дотор тухайн байгаа цагийнхаа газрынхаа тахилгатай уулыг нүмгэн дээлтэй тойрж уралддаг байсан гэдэг угаасаа Монголын нууц товчоон дээр байгаа хөөхгүй түүхэн дээр байгаа. Тэр нь яадаг байсан гэхэлэр энэ нөгөө намар цагтаа ингээд тэр тахилгатай уулаа тахиж ингэж өвлийг өнтөө давах гэж ингэж тий. Юугаа дахиж дахиад уулаа даатгаж тахдаг. Хавар цагтаа тэргүүн сард нь одоо бас ялгаа авахгүй ингээд тэгээ зунаа сайхан дэлгэрж урьж дуудаж ингэж хийдэг байсан баг. Тэгэхээр ямар ч нөгөө юугүй судалгаагүй өөрсдийнхөөс ерөөс одоо санаачилсан юм бол биш байгаа тий. Тэрийг л хуучин цагийн имийг л буцаагаад хэрэгжүүлээл тийм л байхгүй. Бид бүхэн одоо яг нүүдэлчин соёл за тэгээ адуу маллах ухаан ингээд маш их олон зүйлсүүд ингээд өвгд эцээс өвлөж авсан байна. За харамстай нь одоо энийг хөгжүүлдэг, энийг дэмждэг, ойлгодог залуучууд их маш их ховор болж байгаа юм шиг санагдаж байна. Яг юм гадаадын юм сонирхдаг, англи гадаад дээр ярьдаг мэдээж боловсралтай сайхан байгаа ч гэсэн яг уг үндэс нь ямар хүмүүс үлээ, ямар удам ухсанаас төрж өссөн бэлээ гэдэг бас жоохон мартаад байгаа юм шиг санагдаад байна. За тэгээд энэ өвлийн уралдааны хувьд энэ өвөр монголчууд энэ өвлийн уралдааны их сайхан хийгээд байгаад бас нэг атаархмаар санагдаад байдаг харагдаад байна шүү дээ. Наадам гэдэг маань ийм байна. Дайны дэлхийд Монгол гэдэг нэрийг тусгаар тогтносон Монгол гэдэг нэрийг одоо бид нар бол аль ч улсын харьяат биш тусгаар тогтносон Монгол гэдэг улс шүү гэдгийг зарлж байгаа үндэсний хэмжээний хамгийн том баяр байхгүй. Хэдийгээр тэр ковидтай байсан хэдий ч одоо тэр нөгөө хятад одоо 100 жилийн хийгээд морин уралдуулаад бүхийг барилдуулаад сурын харавчдаг. Бусад баяруудыг бол хойшуулж болно. Дайны үед ч наадмын өнжөг артсан. Бид нар дайны үед ч наадмын өнжөг артсан байхгүй. Бусад наадмч одоо баяруудыг бол одоо шинэ жил ч юм уу за тэгээ цагаан сар ч юм уу ингээд юмнуудыг сайхан тэмдэглэлт баяруудыг алийг ч бас хойшлуулж болно. Тусгаар тогтносон Монгол улс бол хизээч энэ үндэсний хэмжээнд дайны дэлхийд бид нар тусгаар улс шүү гэдгийг энийг ондооших ганц одоо юм чи энэ л хэвгүй. Монгол ийм. Тэгээд энэ дэнд чингууд чинь тэрний баахан олон адуу тэр нэг том хүний том жиптэй хүний олон адуу явж гин тэгж гин ингэж гин тэрнгээрээ ингэж гин одоо сум орнууд ингэж эзлэх гэж гин янз бүрээс ярьдэн шүү дээ. Тэр та ер нь ерөнхийдөө нэг Монголд амьдарч байгаа нэг үндэстэн бол бие бинийгаа нэг тэгэл хөв бол ингээд ахын жоохон утган мутаал та ер нь бол хэдэн онд үлээ та нэг имэйл алдсан гэдэг сошиалор бас яваад байсан. За тэгээд энийг имэйл алдсан гэд хүмүүс янз бүрээр яриад янз бүрээр комент өчөөл бас хүлээж аваад байсан. Тэр имэйл ер нь ямар учиртай имэйл байсан? Тэр имэйл ер нь олдсон уу? Олдоогүй. Тэгээд аав маань сайхан хэлж хэлжсэн имэйл байсан. Тэгээд нэг өдөр олдно л үү. Тэгээд вич тэгээ бас нэг учиргүй араас нь одоо ингээл яваагүй бас
Шим их бурхны нам хөтгөн чи нэг юм болчтой юм шүү дээ. Аах олдно л үдээ тий. Одоо тэгтээ хөдөөний уяач нар хөдөөний хурдан морьтой айлууд маш их байна. За үүн дээр таны аавын одоо оруулсан энэ хувь нэмэр үл энэ малчтын амьдралд басан хурдан адууг уйдаг энэ малчин айлууд бас нэлийг хувь нэмэр оруулсан гэж бодож байна л дээр. Анхны адууны үнийг өсгсөн нэг айл дээр нэг 20 хоноо зарах байсан бол нэг үрээгээ зараад бас нэг жилийн амьдралыг шийдэж ийн гэдэг ч бас их сайн зүйл шүү дээ. Би аавтайгаа олон адуу худалдсан цуг явж. Одоо ингээл ярихад байдаг шүү дээ. Нөгөө програм машинаар худалдаж авч гин моциклаар худалдаж авч гин мөнгө дөргөөр авч гин лаб маныг би юунд байж хад нэг морь авсан. Саах морь аваад нэг хол морь аваад таад өгч цуглуулсан. Гүмалгүй тазрахгүй сайхан хурдаад өгч цуглуулсан. Хажууд нь бас их олон адууч цуг явж аваад авчихсан. Тэгээд хол морь зөөрөг янз бүрийн бас нэг энэ сайн гээд авчихсан тиймэрхүү адуунуудыг тэр тухайн үед ч одоо програм машин гэдэг бол авирав шүү л. Одоо 200 300 шиг л. Ерөөсөө л одоо 200 300. 60 гэдэг машин ч одоо 570 болж одоо биш 600 ч юм уу тий. G class ч юм уу тийм зэсэн шүү дээ. Тэгээд тиймэрхүү машинаар бол их олон авто авсан. Тэднээс ч сайхан үр удмаа үлдээгээ сайхан тавьсан, уралдсан тийм ээ. Одоо сайхан үрж үржээд хянгаа өгчлийн адуу бол жилдээ бас нэг ямар ч сан дорож нэг 5 6 бол айрыг төрүүлж шүү. Та өөрийнхөө нэр дээрээс гаднаас өрөөл бусдад бас өгсөн нормалууд бас нэлээд хурдалж байна тийм ээ. Тий. Найзууд юм найзтай бэлгэсэн адуу басан. Төрийн нот нь тоос өргөөл байж л байна. Дангаан цараа бас өөрөө хурдаа хуваана гэдэг чинь бас. Тий. Гар сайтай хүн гэж байдаг шүү дээ. Би бас нэг мөнгө гартаа юм ах гэж үзсэн. Өгийг гэсэн юм өхөрч бас нөгөөдөх нь хурдалт юм шүү. Нэг таталтаад байхгүй тий. Миний найз Дэмди ядам зүний цаохор адуу хөсчихсэн. Яг энэ нутгийн унган адуу шүү. Тэр өнче тэнцсэн адуу. Тэгээд найздаа дааг бахад би доглон даах гэсэн. Тэгэхэд их голж ирсэн. Манай Дэмди ядам. Хүнтэй доглон даах хөлөөд. За яг бай надад чинь шинэ төрийн надад чиний нэрийг хэд хэд удаа гаргана гэж хэлсэн. Тэгээд бас хэд удаа гаргасан шүү. Шүдлэн уус тавлаад соёл уус харигдсан мэт. Бүсийн надад хичнээн орч. Тэгээд намайг нэг доглон даагаа гэж өгөн гутаа. Увс руу авчиж надад усын надад авчиж уралдах гээд тэгээд тэнцэн хайчаад ирнэ гэж бодсорч. Тэгээ нөгөөх нь усад яаж заахгүйгээ орчих уу гэдэг тий. Бүсийн надан 6-д орцсон. Тэгээ бүсэд 6-алж байгаа юм бол бас гайгүй байж магадгүй шүдлэн наашаа хот руу оруулаад хязаалан тавлаад соёлон архичихгүй 2 жил дараалаа. Тэгээд авчиг мөр зөр бас олон надан бүсийн наданд орсон шүү дээ. 5 6 шод орсон баг. Таны өөрийн таньж явсан одоо тийм дурсамжтай одоо ямар одоо. Харин тэр цоохрохгүй. Өөрөө авсан. Тий би өөрөө цоохрыг одоо манай энэ эндээс аваад. Тий доноод бизя гэж миний хураад дөө. Нэг цоохор гүнд цоохор даахтай өөрөө буурал гүнд цоохор даахтай. Тэр буурал гүн хачингүү ус. Бүхсний матаас тас манай бас сайхантай. Тэгээд энэ юм уу даалмал сэрвэр сайхан юм уу амуу үзм их сузаа. Тийм ус. Миний хулаа хайр бол тэгэхэд дааг бас усад нэг гуруулахад тэгэхэд цуг сунгасан бохоо. Тэгээд бизээ манаа гэрт ирээд манад бүр байгаад амьдраад. Тэгээ үлгээ за ерхий юу ячна. Тэгээд бизээ усад хээр дааган төрүүлэхгүй. Тэгээ хул азар дааган дуусаад 3 тараад. Тэгэхэд донцонгон дээр харж яхад хул төрүүлээд би төрүүлчихэд буцаад яваад араас нь нарын дааг нэлээ хол. Даагнаасаа очоод яхад тэр бууралдаа бас нэлээ гайгүй давч хагаад жоохон доглоод хан татуулцахгүй доор би. Би өөрөлж надад татаад авал болчихээ. Нэлээ сайн доглоо. Энэ бол балмаар юм байна гэдэг бол. Тэгээ бизээ даага төрүүлэгчэд явах гээд
нутг руу уцах гэдэг хинтэд оролдоо бүсийн наадманд очиж оролдоно гэдэг. Тэгтэн би цогт хаагахтаа өгч. Та энэ дээр авах байна. Та нөгөө нээлээд авахгүй. Чи дээр өгөх гэсэн чинь. Сая 500 сая төгрөгөөр авна. Тэгээ яхан сая 500 сая төгрөгөөр авчи. Гэ анх авчихсан. Доголон. Шал хазгаа юм шүү. Тэгээ хожмоо тэр нь тэгээд хавран найз ирэхэд юу агаад би адуугаас уяа мөрдөж оруулаг байсан. Би найз их олон хүүхдтэй тэмсэн залуу. Тэгээд тэр хуга дамди ядамч би бас бэлгэлэг юм. Хүүхдүүд нь бэлгэлсэн. За чиний хүүхдүүд бэлгэлж байгаа юм найз. Тэгээ манай хүн голоод тэгээд тийшээгаа шүдлээ авч увсаа тавьж. Шүдлэн тэр юуны овсын бүсийн наадманд очиж оролдоо 6 гутан буцаагаад байсан. Тэг чи хаях гэдээсээ явах гэж 6-лаад байна нөгөө тийм хүүхдүүдийнх нь буян зэвс дүрчилээ гэж тийм. Тийм хүүхдүүдийнх нь буян зэ. Хүн хүнстэйгээр ирдэг гэдэг шиг. Таны хайр хул азрагч одоо Монгол ард түмний мэдих азраг хайр хул азрагны ер нь түүх ямар түүхтэй вэ? Ер нь анх яаж хайр хул азрагны төрсөн 3 ах нь улс бүсийн наадманд харагдсан байсан. Миний хулмор хязгаалan улсад гурлаад ийм булганы 70 жилд очиж төрүүлээд тэр төрсөн ах нь намдгийн хөрлөө бор гэд тэр бор азраг надаас намдгийн хөрлөө тодмонлаа аваад явсан. Тэр юунд дүнжин гаравт харагдаад нөгөө магна халиуныг дийлж яригдсан шүү дээ. Магна халиа 6 анх сурвалж байгаа юм дэрхгүй. Цэвэний ойдын хул азраг гэдэг. Ерөнхийдөө цэвэний ойдын хулыг би бол бас алдсан юм аа. Тий, алдаад буцаагаад авах гэсэн чинь одоо бас хүний нэр дээр давцсан байсан учраас би үлдээсэн. хаанаас алдчих жоох вэ? Нэг жоохон буруу гараа юм болсон. Тэгээ одоо хүний нэр дээр очиод давцсан одоо яах вэ? Үлдээсэн. Тэгээ тэрнээсээ төлнө гарч байгаа. Гөө тэр төрсөн авахгүй байсан. Юуны хайр хул азраг. Хайр хул азраг. Хонгоргүй байдیں۔ Одоо манай гэрт юу хөлийн би сайхан бас тэнгэрийн хөлөг басна л доо. Гэртээ одоо сайхан алтан савны маань хөл байга. Буцаад над дээр бас нэг юм сайхан алтан сав ирээсэ гэснээр бэлгшиж би буруутл уртл авсан. Одоо энэ юу штэ тэр хонгоргүйний төрсөн одоо юуны өсөндө дүүгүү гэсэн үг л дээ. Энэ хиний лусан балдан гэлүү алтар штэ. Луу алтрын их нь манаагүй байхгүй. Тий. Танаа унган. Манай унган. Хайр хул азраг миний адуунд бас юу шүү. Би их баярлалаа. Монгол 4 төлн хайрыг төрүүлсэн. 3 төлн хайрыг төрүүлсэн адуу бол адууны их нь бол мөнгөнгөө болж байгаа шүү дээ. Монгол улсын мөнгөнгөө. Надад 4 төлн төрүүлсэн харагдсан. Их хурдад том наадмууд бүдэн найр төрүүлсэн. 2 гүү миний адуунаас төрсөн шүү. Тий, Монгол улсын шилдэггүй. 1 номерт нь орсон зэгэл алдсангүй. Зэгэл алдсангүй нөгөө маань нэгт орсон. Одоо энэ хонгоргүй болохоор би материал нөгөө. Материал нөх юм бол одоо 2 мөнгө манай адуунаас төрсөн. 2 мөнгө төрсөн. Та дөрөв ярьжсэн бэлгшээлтэй би ч одоо шүтлэгтэй гэж ярьжсэн. Хайр хул азрагаа улсад төрүүлэх гээд гистлээд манай тонжихад тантай нэг могоо таарсан гэд яриа сонсч ирсэн. Би фэйсбүүк дээр тавьсан шүү дээ чи. Тэр ч одоо монголчууд нөгөө нэг лусын амтан. Манай энэ цэдо тэрийг амар хэлт. Та тэгэхэд тавьсан. Тэр амар сони юм болдсон. Би яг хул азраагийн төрүүлнэ гэж хэр бодож тэр. Би өвдөөс нь ширээдсэн. Оруулахаас нь ихсүүлэл. Яг тэрний урд жил нь соёлон буулах жил нь Галсангийн болдоотор дээр нэг өвөл байсан. Монголоос алдартай байж. Би болдоотор найзтай их баярлж байсан тэрэн дээр. Өвлийнхэн ажлыг босгон ажиллахыг мань тэр сайн мэдээд хийж гисэн байхгүй. Тэгээ найз маань хийгээд тэрний дараа нь их хурдад аригчдаг. Их хурдад гурвсан шүү дээ. Чимэд оогийн халзан азах төрүүлээд хул азах нь амуу үзүүлээд миний хул азах 3-т ороод энэ Батөлөгч нь одоо
Амар амт байхгүй. Яг ийм амжилт гаргасан байхгүй. Ер нь дараалуулаад. Дараалал ихний 3-ын 50 51 энэ бол гайхамшигтай. Тэр тусмаа их хурд. Тэ? Их хурд гэдэг бол одоо Монголын морины олимп. Тэгээд энэ хоёр найз маань хийж л одоо хурдлуулсан өрөм байхгүй хаа би бол одоо тэгж бодож байна. Би нэг хавар юу агаал ажил хийгээл нэлээ явсан сайхан зузаан сайхан л байсан. Тэг чи нөгөө наадан болдгоо хаалттай наадан болдог гэж байна шүү дээ 20 оны. Тий, ковид үе. Ковид үе гээд. Болно болохгүйгээл бас эргэлзүүлээл. Эргэлзүүлж байгаа л болсон шүү дээ одоо. Би Алтмаагийн баталгаа ерөнхийлөгч болгоно гээл одоо цалин гаргаад болгосон. Тэгээд үзэгчгүй наадан болно. Тэгээд анхны үзэгчгүй наадан чи байгаа л өглөө нь хол азарга ачичаад нэртэйгээ юу байгаад машинтаа суугаад явдаг байхгүй. Одоо энэ юуны сэргэлэнгийн урдаас. Тэгэл дөнгөж доошоо буугаад ачуулчаал араас нь жоохон шуртгах шиг араас нь хоцрооч гарсан би. Гарсан чинь засмал зам ордгийн натал дээр 9 шаргаад доо. Бүр дайрсараа миний урд ингээд өвлөө яваад орчдөг шүү дээ. Тэгэл би 3 гойны хараа их сони юм шүү. Энэ 9 шаргаад доо явж байгаад миний өвлөө ингээд хаял бичээд хоёрын өвлөө ингээд бүр дайрсараа яваад орчлоо. Бас өнөөдөр юм дууж магадгүй юм байна да гэвт би ингээд шоколад ихгүй юу. Тэр хөдлөөдөд төрсөн хөдлөөдөд ч тэгж их могоо байгаад гэдэг ч юм л үгүй ч юм л мэдэхгүй. Өглөө яваад тэг очиж байгаа. Тэгээд яваад утсан чинь нэг бамбаа шорт мохоо гэдэг. Гэтэ их том биш ээ хөрхий юм. Жохон юм. Ийм таарад. Тэгээд яг урдталт нь одоо энэ Ононгийн Батболд бит хоёр дааганд нэг юу ажилласан. Усад гурвалхахт нь би шүн босоод даага барихгүй юу. Даага бариад болдоо бас өөрийнх нь даага хэр даага хурдан байсан. Болдоо хэр даага. Тэгсэн чинь тэр алаг даахаа гэдэг юм төстэй. Янз бүрийн хөрх юм төв лээ. Би бүр ингээд бүр сууж агаад өвдгөл сууж байгаа ингээд тулж харчихсан. Тэр чинь яг салтаан доорн очоод бороо ороод борж явахад яг салтаан доорн орж зогсчоод бүтээсэн алаг нүцтэй хоёр юм сотгож ихтэй сүүлэн дээр нэг юм булгат шиг юм жогоо юм хар юм шиг үүтэй. Хар үүтэй. Саксгэрсэн. Амар хөрх юм төв кенгуру шиг. Урд хоёрыг бас сайн гэж үлгэж шийдэж штэ монголчууд. Яг бүр хул азарны салтаан доорн ороод зогсож байгаа. Тэгээ болдоо энийг хараа. Энэ алагдахаа гэсэн чинь өнөөдөр миний найз та батны хайрыг авна гэл. Тэгээ хайрын 3. Тэгээ хайртай гурлаад. Тэгээ хол азарга маань бас нэг төрийн Монгол төрийн одоо 3 том наадманд одоо улсын наадманд төрүүлээд тэгээд хайрагдаад тэгээд их хурдад бас айцсан. Монгол улсын шилдэг газар болсон шүү дээ нэг жил. Их хурд уралдаанд одоо хайрагдсан хар дээр насад одоо халууханд одоо зөөнөд байгаа. Монгол улсын мандаа уяач онцог байлсны инк мөнхийн одоо хույж урдуулж байгаа. Ховд аймгийн мөс сумын цэвэн очрын Бям буруугийн хурдан хол адраг ам хүзүүнд айраа. За Төв аймгийн Батцанбөр сумын Монгол улсын дод мандаа сунны улсын малтангийн хэрмэр хайргийн 3 дээр байгаа. За хөнгөн дээрэн бол одоо инк мөнхийн хурдан хол адраг одоо өдөрсөн өрөө. За яг одоо дурхай дээр яаж шигнө. За ингээ инк мөнх мандагийн хույж урдуулсан ховдын мөсийн цэвэн очрын Бям буруугийн хурдан хол адраг дөрвөлж Батцраг зааны хар адраг ам хүзүү сунны улсын малтангийн хурдан халтрамор улс усын наадмын 21 дэх хайраг дөрөвгөө өртлээ. Нэр нь бас одоо их сонь нэртэй шүү дээ. Хайр хул гэдэг газар. За тэгээ хайр гэдэг нэрийг ч одоо янз бүрийн хүмүүс ойлгоод байдаг. Хайр хул гэдэг нэрийг ягаад ийм нэр өгсөн юм? Түүх нь бас юу байна вэ? Нэрнийх нь. Манай Бадраа гэж байдаг шүү дээ. Миний туслах байсан. Туслах уяач. Одоо энэ ховд алтар малтыг сайхан хурдлуулад бэлгийн доор бас оруулалтаа сайхан л байна. Дүү маа. Намайг урд өдөр хайр хулыг мордол маргааш мордно. За миний ах юу агаараа. Дүүн азарга хараад үлдээ юу зургатаар хайдаа би очиос би зуршээ гэдэг юм байхгүй. Яасан гэсэн. Гэхдээ наадах чинь хайрдах нь бол хайрагдана. Хэдэр өгөх бол гэдэг. Яагаад цуг явуулдаг гэсэн чинь. Мордуулсан бохот хайр дааштай хаа гэдэг байхгүй. Тэгэл хайр болно. Хайр бол нэг юм баттай, баавартай нэг юм яах вэ гэдэг өгөхгүй байх нь шүү дээ тий. Араас нь санаа зовхгүй болохоор нэг хайр даадаг болохгүй. Энд чинь ерөөсө 4 уралдаал
одоо явсан шүү дээ. Нэг одоо аргийн артлаар аргийн 6-д орсон. Улсад төрүүлээд даагандаа ам 3-т ороод их хурдад дахиж 3-т ороод Өөрөө тэгээд би бас хайрлж энд тэдний наадмад нэг уралддаг байсан юм аа. Бүсийн наадмад нэг л удаа уралж үзсэн. Тэгээд өөр нэг бүсийн наадмаар би тэгж нэг тойрж хэсэж надад нэг бас нэг айраг дөрөв авчих юмсаар гэсэн байдлаар биш. Төрийн наадмад довтой юмыг дөрвтэй юмд нь л аваач нийлүүлж байгаа. хийлгэж боддог. Ер нь тэгээд олон адуун дундаас уян дээр ч одоо хичнээн зуул адуун энэ дундаас олон уяачийн адуун дундаас төрийн наадамд орох нь одоо нэг 100 адуун дундаас 1 үү 2 үү 3 л байх үстэй тий. Энэ гэдэг чинь ер нь 100 адуунаас нэг ч байхгүй зөндөл байгаа шүү дээ. байх бах тий ер нь. Тэгэхээр энэ янз бүрийн л одоо бүх юмний нэг юм ирмэг бүх юмний нэг юм өнцөг үзүүр таарч энэ төрийн наадамд ер нь төв зингээл техноор хөтөлж оруулдаг болов гэж бодож байна. Тэгээд анх төрийн наадам нөр төрүүлэгчээд золлуулах гэд хөтлөөд орж байгаад бол хамгийн дөрөнд бол аавыгаа л бодож байсан байх тий. Тэгэлгүй яг ааваасаа хойшоо гэж бодохоор 24, 25, 26 жил хичээж тодмоллоо оллоо шүү дээ. 26 жилийн хөдөлмөр. Би яг баг байх нь байсан. Тэгэл тэрнээс хойшоо ингээл аавынхаа үйл хэргийг залгамжлалын аавынхаа бүхэл зүйл дээр одоо энийг үргэлжлүүлээ сайхан аваад явчих гээд ингэж 25 6 жил хөдөлмөрлөж өнөөдөр мортны дээд цолон төрлөө. Дээрээс нь төрдөө бас үнэлүүлээ. Аавынхаа одоо хүсэл мөрөөдлийн араас одоо нэг чинээсэн шүү дээ. Унга нь Азраг нь өрөөгөө газар унган хүрдэг. Аав нь өрөөгөө газар хүүн хүрдэг гэдэг. яг тэнтэй адилхан 20 жил одоо ингээл зүтгэж ижил. Энэ явч 1996 онд бурхан болсон. Тэрнээс хойш өнөөдөр хүртэл зүтгэж байна да гэж. Тэгээд адуу гэдэг амт бас хаахад тэгээд адууг дагсан хүн бас нэг амьдрал нь дээш нь твшилж үүдэг. Ямар ч байсан нэг муудахгүй гад байдаг. Ер нь хөдөө гадаа байгаа олон сайхан залуучуудыг уул усыг эзэнтэй байгаа амтан бол яалчгүй адуу гэдэг амтан байна. нөгөө амжилттай яваа хүний артал нөгөө сайн ихнэр байдаг. Ихнэрийг бас магтах туфтаа. Нөгөө улс орон азраг улсын наадмад даа харагдаад. Тэгээ би хөрмөө хийсэн байсан. Хөрмөө хийсний дараа жил баггүй. 2012 онд би ихнэрээ дагуулаад төв цэнгэлт дотор албаар нөгөө юу ихнэртэйгээ нөгөө морио цоллуулаад тойрохгүй. Тэгсэн чинь зарим хүмүүс их дургүй байсан. Би бол дотор их дуртай байсан. 93 наадам гэж ярьдэн шүү дээ. Тэгвэл эмэгтэй хүн сур харвал болоо л шүү дээ. Тэ? Бид нар ихээс төрөөг юм. Азраг нь бас гүүнээс төрөг юм уу тий? Тий, азраг ч юм уу эсвэл бусад мал чинь гүүнээс төрөөг юм уу тий? Биднээс шүтээд толгой дээрээ залчаад байгаа морчин гүүнээс төрж байгаа шүү дээ. Мортны дээд цолонд хүрэхэд одоо маш их баярлсан байх та ээж тий. Тий, ээж маань их баярлсан. Миний өвөг аав нь тэнгэрээс харж байгаа л гэдэг. Харж байгаа да тэгээд ер нь. Хаяа бас ганцаараа нэг дээшээ харчаад уян дээрээ нэг ганцаараа юм бодчоод ч юм уу байж байгаа зөндөөл явах байх. Өө зөндөө. Бас нөгөө би ч нөгөө нарнаас их энерги авна гэл энд жолноо гараа алдлаас ах нарлуугаа ингээл хараа зогсохоор аав маань ээж байгаа ч юм шиг санагддаг шүү дээ. Түшигтэй санагдав. Тий. Бас одоо үржүүлэг хийжах шиг нэр хаанаас ямар азрагнууд авчирж байна. Ер нь юун дээр голчилж байна уу? Тий, Америкаас азраг, Оросоос азраг авчирч одоо үржүүлэг одоо энэ жилээс л би орлоо шүү дээ. Энэ жил өнгөрсөн жилээс л орлоо шүү дээ энэ бол. Тэгээ урд нь бол одоо айл амтнаа найзуудынхаа цэвэр азрагт ганц нэг гүү тавьдаг байсан бол одоо өөрөө бас нэг 2 азраг аваад ингээл ордоо үржил хийж байна. Гүү малыг бол одоо өөрийнхөө унган гүүнүүдээс. Тий, гүүгээ унган гүү. Улсын наадамд бос айлч наадамд оруулаад одоо Оюнбаатар Бухампур үерт ярьслага өгөхдөө миний унгаа дуу гэж хэллэгч сайхан баггүй шүү дээ. Тэрнээс Одон мөгшил хаанаас вэ гэхэд миний ааваа дуу. Өө аав минь би бол бас хянгаа өгчлээ миний унгаа дуу
Ингээ хэлэх чинь хамгийн гоё байхгүй. Бас миний хөөж гэснээр тэгээ хэлээ зогсож байгаасаа л гэж. Аав минь унгаа дуу гэдэг. Тий. 5 дахь үеийг нь би залгамжлаа явж байна гэдэг. Тий. Монгол хиймэл. Одоо бол яг зүгээр нэгэнтээ нөгөө 90-ад оноос өмнө ч тэр хойноч тэр ерөнхийдөө энэ тойрол гадаа гэдэг чинь бас л ялгаа авахгүй л гадаад хүмүүс байсан шүү дээ. Зөндөө хэрэл тойролгоо ярилцсан мөргөл дандаа дайнаас дандаа 75 та тийм л адуунд байсан. Өөртөө адууны хуудмыг худлаа яриад эхлэх чинь тэгэл одоо Монгол улсын тод манлаа уяач хөдөлмөрийн баатар Монгол улсын гавьяат малчин ингээд цолын чинь Элиза дугаард л оролцоор байгаа л тэгэл авцсан байгаа шүү дээ. Тойруулах гэдэг юм чинь. Энэ тойруулах гэдэг адуу чинь яг бүгдээрээ зөвхөн Монгол адуу байсан. Тийм үст. Тухайн цаг үедээ би өөрөө 1993 онд морь унаад шүтлэн унаад улсын нааданд мордоод явж хахад. Хоргоо шигний хажууд авчаад шүтлэн бухаа үйжээ тавьсан юм шиг л тийм нүүд хажууд мордцсон. Салтан дагуур нэг Монгол өрөөтэй хүмүүс манайд нь гарч галт гэсэн шүү дээ. Стандартгүй юу? Тийм шүү дээ. Одоо л гинт ийм болсон юм биш шүү дээ. Одоо тэ нөө нэг цэгцлээд ирэнгүүт яриа ихсчихэд тах шиг байна тий. Гэхдээ энэ ерөөсөө бид нар чи тэр үе чинь нөгөө сошиал орчин байсангүй, ухаалаг утас байсангүй. Энэ бас хор их шүү дээ. Тэгээд энийг улс төрлөөч гэсэн холбодог. Одоо тэгээд яг нэг одоо нэг сервэний өндөрөө барьж уралдаж байна. Тэгтээ нөгөө нэг юм наагур загвар нэг орж ирдэг юм асуудлууд их байгаад шүү дээ тий. Нэг ууж орхиод эсвэл оруулцдаг. Тэрийг бол энийг одоо яамаар. Бас 5 цаас өгөөд мордуулж ийн гэдэг зөндөл яриад байдаг л үстэй. Тэгээ дараа нь бүү одоо хэрүүлүүлэхээ сайхан одоо нутгийн ард түмэн ойдоо цуглаад сайхан наадан болохыг тэгээд дараа нь цолон дээр л бүү хэрүүлүүлэхээ тий. Харин дөрцрөнгийн хэрмөр гэдэг мөр бол одоо дэндүү мөр шүү дээ. Тэр мөр чинь цэвэр Монгол адуу биш шүү дээ. Нагаарын зай халзан мөр гэдэг мөр Монгол мөр. Цэвэр талцсан бүр туваа мөр шүү дээ. Орос туваагаас орж ирээд Монгол төрөөгүй мөр ус төрийн нааданд төрүүлсэн баг чинь. Тэр хэдэн жилийн өмнө. Тийм шүү дээ. Тэр тэгээд тэр өвгөн ноёны тэр нэг номин яг одоо энэгээр та нар одоо юу ах юм бол энэ дахаан уулгаа шүү дээ. Тэрний голд нь энэ юуны өвгөн ноёны зүчээ байгаа шүү дээ. Зүчээний тойр байгаа шүү дээ. Дотор нь. Тий. Зүчээтэй байсан мөр. Тэр зүчээтэй байна гэхээр чи ямар адуу байсан бэ? Тустайлаад байгаа гэсэн. Зустаа адуунууд байлгажсэн байгаа шүү дээ. Одоо энэ чинь ингээл нөгөө ноён өөрийн говь мөв гээл одоо нөгөө дуун дээр гардаг шүү дээ, тий. Чи одоо ерөөсөө ингээл энэ дахаан агуулгаас ингээл цаашаа хойрхон байгаа шүү дээ. Номин зинхэр зандан хүрэн. Тэгээд чи нэг газраа л байгаад энэ жоохгүй ингээл энэ ингээд дээшлэл ингээл энэ хавар байсан л байгаа байхгүй. Тэгэхээр энэ чи дахаан агуулгын яг голд нь тэр зүчээний тойр байгаа шүү дээ. Тэгээд тэр хичнээн жилийн өмнө машин тэрийг хөгжөөгүй тэр үед нэг нь одоо тэгэл дамжуулал тэгэл мал оруулж яаж оруулж идэг тэр цагаар нэг оруулж ирж ирдэг л байсан баг та тий. Тэгэхээр энэ ер нь морины хурдан морины бодлого энэ цус сэлгэлт гэдэг нь хичнээн жилийн өмнөөс ороод эхэлсэн. Хэдэн мэддэг хүмүүс л өнөө хэлгээд ятсан юм шүү тий. Нэг сүүлийн 10 жил 20 жил хөгжсөн юм шиг бодоод байгаа байхгүй. Үгүй байхгүй тэр чинь. Тэрхүү тэр дээр үесэл одоо хүмүүс ярьдаг шүү дээ. Монгол адуу ингээл дэлхийн талыг эзэлсэн гинлээ. Би бол тэн дээр итгэдэггүй. Яагаад тэгэхээр тухайн цаг үедээ ингээл одоо ингээл нүүдлэл ингээд явж байгаа. Адуу малаад мэдээж Монгол адуу ингээл аваад явж л байгаа хэл та. Тухайн тэр газар нутгийнхаа адуу малыг уналж эдэлж л байгаа шүү дээ. Ганцхан Монгол адуугаар явсаар гал дэлхийн талыг сэлгээд эдэлж чинь байхгүй шүү дээ. Хараа үстэй нөгөө хэдэн залуучууд явсан шүү дээ. Одоо зурагчин гам болд молд гэх миний найз. Монгол орныг бүтэн мороор тойроо өстэй. Тэгэхэд сэлгэж унаад. Гэхдээ сэлгэж унаал ингээл явж байсан тэр морд нь
хөл гарна ч мэдээж чинь адуус амтны юм чинь мэдээж хэрэг хөл гарна өвдөн үсттэй. Буруу муруу гიშгэл янз бүрийн болно үстэж. Ганцхан дугаар явсараа гал байлтал залдал явцсан юм яриад. Бас тийм те. Ерөнхийд одоо тэгээ ирлээс одоо ороод ирж байгаа Монгол адууны дайчин чанар байхгүй боллоо, ойлголоо гэдэг янз бүрээр л яриад шүү дээ бас. Энийг бас нэг юм ер нь нэг юм Нөгөө сул болж тавьчихвал болохгүй юм шиг байгаа юм тий. Нөгөө юунууд байгаа шүү дээ. Эрдэмтэд судлаачд анхдагч одоо юу Монгол одоо яг Монгол нутгаас олцсон. Үс адуу гэдэг амт ер нь дэлхийд ингэж тарахтаа энэ Евро Азийн энэ яг энэ өндөрлөг дээр ирсэн гэж үсч ингэж одоо энэ дэлхийд тарсан байна гэдэг. Тийм гарцал байсан шүү дээ. Судлаачдын. Тэрнээс би тэгж хэлээ ерөөсөө биш шүү дээ. Одоо тэгээд энэ уяач хүний угаасаа л хийх л ёстой ажил байх л та. За унган адуун хэдий хурдан ч гэсэн одоо туурн нэмгэн бол за туурн сайн чанартай одоо азраггүй олж ирж адуугаа сайжруулъя тийм ээ. За одоо жоохон махны бариатай бол махан сул адуу оруулж иж адуугаа нийлүүлье гэж энэ нөгөө нэг хурдыг тарьдгаас эхлээл энэ адууны үржил үүслэгдэг солигдоод одоо энэ шатанд ирсэл юм болов уу гэж ойлгоод байна л да. Тий. Тэгэхгүй бол ганцхан ингээл өөрийнхөө адуугаа ингээл байлгаад явах юм бол тэр чинь тэр дотор 200 адуу чи юу авах вэ? 10 хэдэн жилийн дотор л 20 жилийн дотор л ерөөс ингээл бүтээл гэж шүү дээ. Тэгэхээр чин тэрний юу юм цусны асуудал бол хүнд шүү дээ тийм ээ. Одоо тэгээд энэ одоо Ирлиз Чинцэгийн адууг нийлүүлээд цэвэр азрах Монголгүй хоёрыг нийлүүлэхээр ч одоо тэгээд Монгол гүний төсвөртэй, төвчээртэй чанар нөгөө Ирлиз адууны цэвэр адууны хурдан чанар хоёр нийлээд ирэхээр энэ яг Монгол адууг юм автод хийгдээд шижлэгдээд хурдны адуу төрж юу эсвэл одоо зарим хүмүүс яриад байгаагаар үнэхээр юм адууныхаа үндсийг устгаж байгаа юм уу? Юм чин нөгөө адуу чинь болохоор бас ойрхон ховсож байгаа юм шүү дээ. Бүх адуугаа явуучаал нөгөө цэрлиз болгоол ингээл ингэж байхгүй шүү дээ. Тоотой идэнгүү. За 2 азран гэх юм бол 30 шихэнгүү 15 50. За тэгэн гутаа тэндээс хурдлах чанарыг авчулдээд охин гарсныг доошоо эргүүлээд Монгол азрангуудаа татаад тэгээд нөгөөдөл чинь буцаагаад ингэж ирвэл байнгын нөгөөдхий чинь тэргээр юу бол Монгол орны нөгөө Бодлогын чанараар үржүүлж бодлогын чанар. Төв аймгийнхэн тойруулгаа дагаад олон жил ирлээсч гисэн. Тэгээд тэндээс түүнээс болоод Төв аймгаас олон золтонгууд төрсөн гэдээ бас ярих тий. Хэм мэдгүй. Энэ тэгвэл хил дагсан сумд аймгууд одоо энэ Сэлэнгийнхэн хэмтийнхэн увсынхан хичнээн жил дэсийн голлон тий. Бид нар ч бүр тэр байтугай нөгөө Монгол улсын гавьяат малчин зууны манлаа малт Өдмөрийн Баатар манай давх байх чинь Ирлиз дугаар л Хөдөлмөрийн Баатар авсан шүү дээ. Би одоо нөгөө их хурл дээр хэлж ирсэн. Урдны их хурл дээр давааха ийм адуугаар таа гэсэн шүү дээ. Би бол хаач хэлдэг. Нагаранзын халзан мөр зүгээр Монгол мөр юм. Хуваагаас орж ирсэн мөр гэж ярьдаг тийм. Хуваад орж ирсэн мөр усад төрөөсөн гэж ярьдэн шүү дээ. Би илээгүй Монголын ард түмэл ярьдаг. Тэгээд нөгөө нэг морных нь удам адууных нь удам үгүй би одоо ийм удамтай гэж өөрөө хэлэхгүй болохоор тэгээд янз бүр ярих юм да тий. Үгүй тийм шүү дээ. Энд чи одоо өөрөө хүнд адууга хөдөлтөн борлуулж ээж адууныхаа удмыг худлаа яриад байгаа хүмүүс чинь тий. Одоо тэгжээс нөгөө бас нөгөө би бол яг бас Зөв аймгийнх нэг бас жоохон эндээ жоохон алдаатай юм хийсэн болов уу боддог. Хувьдаа. Нэг сумын наадам ч юм уу овооны наадамд очиод төрүүлсэн адууга 100 сая төгрөг хийжсэн шүү дээ. 100 сая төгрөг гэдэг чинь бас их мөнгө шүү. Тэгэхэд Оросоос нэг азар худалдаад авчираад 50 сая төгрөгөөр худалдаж аваад наашаага Монголд оруулж 50 сая төгрөгөөр 5 сайхангүй авчаа 50 гутад. Тэндээс чинь үржил хийгдсэн адуу чинь илүү хурдлах чадвар өнөртэй болоод тий. Зарим одоо уяасны бас бурууттай дотроо. Тэрнээс ч одоо чи дэгсэн гэж би бол хэлэхгүй л. Аль талтай.
Сайн ч тал бий, муу ч тал бий. Ямар ч байсан тэгээд сайн ч бай муу ч бай ямар ч болсон тэгээд гол үндснээ нь Монгол наадам үргэлжилдгээрээ л үргэлж морь хуйхад Монгол төрийн морьтны дээд цолонд хүрэхэд дан ганцхан инх мөх гэдэг хүнээс гадна одоо өрөөний хүүхэд за тэнд байгаа туслах хуяачууд хамт одоо морио цуг дахиулж байгаа өөр хүний морь хүртэл одоо энэ сайхан амжилтанд ер нь нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ арын алба за тэгээд морь хуйхад жилийн дөрвөн үлээлт нэг морийг хуйхад одоо бүтэн жил үйж шүү дээ тий. Бүтэн жил үйж байна. За тэгээд нэг насны хөдөлмөр гэдэг үндсэн дээрээс ер нь олон хүмүүсийн гар бие нийлжээж ер нь амжилтанд ер нь хүрдүүлээ гэж ойлгож байна л да. Ер нь энэ морь хуйхад чинь за нэг морины ардтал дор хаяж нэг хөдөлж байна. Хоёр хүн байгаа. Би зөвхөн үржүүлэг дээр ихэд манай миний одоо үржүүлж байгаа адуун дээр үржүүлж байгаа. Манай Бачаргал гэдэг миний найз. Очоо гэдэг бас миний найз. Хоёр найз маань яг тийм үржүүлгийн хариуцаа явьчихна. Зуны цагт штэ. Өвлийн цагт бол тэгээд лазар маань одоо 40-нд хийгээл. За тэгээд гүү мал бол адуугаар бэлчээрээ ялгаа авахгүй. Сая энэ жил бол ямар хүнд өвл болов. Хаяг бол зөндөл боллоо. Хүн бол одоо адуу мал тавьсан байх та тий. Гоё ганган цагч нь 3 хоног л байгаа юм да. 360 хэдэн хоног нэг навсааж явж байгаа 3 хоног гоё онгод л хүмүүс ч одоо эдгээр одоо хорог торох булга том малгай болсон гэж яриад штэ тий. Одоо баг хөдөлгөөний энэ дээлийг өмсөх гэж нэг л одоо урд өдөн би нэг өөрийнхөө тод манлаа уяач болоод нэг энэ дээлийг өмссөн баг. Хоёр дахь удаага энэ чихэд өмсөж байна. Та бүхнийг бас хөдлөөд үзэгч олон төмнийг бас хүндлэл байх тий. Гоё ганган 3 өдрийг одоо 365 хоног ярина. Гутарж яваа, гундаж яваа цагийг хэзээ ярихгүй шүү дээ. Ер нь нэг ард болоод байгаа юм гэдэг юм их хүмүүс ойлгодгүй болохоор ярьдгүй бах тий. Ард юу болж байна, юуг туулж явж байна гэдэг. Нийтдээ одоо за Батэлгийн дээр хэд байгаа мэдэхгүй. Манай уян дээр бол нэг 140-50 морьд байна. Тэнд нэг за 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байж энэний ард гарч байна. 365 хоногийг яг энэ 50 гаруй хүн нэг ч хүн нэвэгдэхгүй асахдахгүйгээр энэний араас явж ээж за энэ бас нэг институттай нийлэхээр 60-аад хүн болт. 60-аад энэ 60 хүн энэ 140-50 адууны ард талд бүтэн явж ээж 3 хоногт дөнгөө тавилж. Нар салхинд хандаж явж л одоо наадмын 2-3 өдөр л. Тэгээ тэрийг хүн болго ярихгүй л дээ. Энэ туслах уяач сайхан залуучуудгүй бид нар юу ч хийж чадахгүй. Ерөнхий уяачийн зөвлөгөөгүйгээр бид нар яач чадахгүй. Энэ уралдаанч хүүхдүүдгүйгээр бид нар яач чадахгүй. Биднээс бүгдээрээ нэг төвдөд цугларч ээж энэ амжилтанд хүрч байгаа. Энэ бол нэг 50 хүнтэй компани гэх юм бол бас нэг нэлээ бас гайгүй хэмжээний компани байж болно шүү. Тийм ээ. Тэглэх байх. Буцаад энэ нөгөө нэг одоо та түрүү ярьсан нөгөө нэг Монгол наадам гэдэг түрүү та надаас асуулт асуучсан. Буцаад ингээд 50 хүн байна гэдгийг нутаг нутгаас ирсэн 50 залуугийн ард бас нэг 50 гэр бүл бас байгаа тийм ээ. Тийм шүү дээ. Тэднээс чинь нөр хөөхөд эцэг их тэгээд одоо юу гэл ингээл явах хүн бол арга гээд явах хүн бол нэг 200 том болж байгаа байхгүй. Нэг хүний ард уруулга бодлоо. Энэ олон хүний бас амьдралыг энэ адуу гэдэг амтан бас авч явж штэ. Тий. Тэгэхээр яалтчгүй одоо буянтай байгаад бид нэр хайртай байхаас өөр арга алга. Тэгээд яахын аргуудад магна дээрээ малгаан дээрээ дүрсийн залаа төрийнхөө сүлтэнд хүртэл морио залчихсаар дүнж одоо тэгээд яаж одоо морийнхоо өдөөс муухай харахвтай юм тийм ээ. Тий. Энэ тал дүүрэн мал бэлчиж байгаа малын буян заяа ихтэй гэж хөгшчүүд их ярьдаг шээ. Малын буян заяа их. За тэгээд өнөөдөр энэ сайхан өдөр Монгол төрийн наадам маань ардын усгалын 103 жилийн маань саяан ирсэн мэт. Тэгээд манай Эспенлизийн уран бүтээл чамд толны урилгыг хүлээн авчраас төрлийн өмнө хүндлээд энэ адуун дайртай Монголын ард түмнийхээ цэнхэр дэлгэцээр учран золгож байгаа танд бас баярлалаа. Нэвтрүүлгийн цаг маань өндөрлөх бас төгөж байна. Тэгээд сүүлийн хормуудыг бас танд үлдээж байна. Тэгээд Монгол наадмын сайхан баяр бахтал, мордны дээд цолд хүрсэн
бас өөрийгөө зөв сайхан авч явах, за тэгээ зөвлөгөөх, хүн бас өрөөгөөчтэй байх гэдэг бүх талыг бас тээж явж байгаа сайхан эр хүн гэж дотроо бодож бас таны нэвтрүүлэгтээ урьж оруулаа. Тэгээ сүүлийн орон бас танд үлдээж байна. За тэгээд Монголын ард түмэнд өвсөвсглийн одоо тусгаар тогтсон Монгол улсын 103 жилийн баярын мэнд өргөе. Тэгээ та бүхэн маань илгээрээ их амгалан, төрлөөрөө төвшин амгалан, морин хурдан, бүхэн өчтэй, сорон мэрэгэн сайхан надаараа. Тэгээд та бүхэнд эрүүлийг хүсье да. За баярлалаа. Тэгээд өнөөдөр сайхан өдөр нэвтрүүлгийн мөрлөг үйл авсанд баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийн хамт олонны зүгээс тань бас мартны дээд цолыгаа бас дахин бодол төрийн наадамд олон сайхан төрөө аваарай, үр удмаараа үргэлжлэн сайхан амжилтаа баттгаж, хамгаалж, хадгалж яваарай гэсэн бас өсөө өрөөж байна. За, өрөөлөөр ташгээ. За. Сайхан хурдан хөдөлгөмрөөрөө Монгол хүний хэмэр сүлдэн марандаараа цацарч байдаг хурдан сайхан хөдөлгүүдэн хуурийг хөгшигжилдэрч хорхоо цаваа хүүхдүүдийн хаангийн галдагсарч бугун хажуун сайхан хамрын буян хурсан адуун сүргээс дэлхийн талыг эзэлжирсэн тайцын намгтэлтэй хурдан хөдөлгүүдэн Нагтнасаасандэгдэж алтан толуур магнаагаараа нагаарын салхийг арандагдж хадаг хоёр нүдээрээ насимраа харандагдж хайлуур манган машуугаараа хацаарууга хайландагдж хайсан хоёр чихээрээ холын чимээг сонсондагдж хагдаа нами шандасараа хангартын хүчээрдэгдэж хүчргөгдөрмөн төрөөгаараа газрын хөсийг амнандагдж хүмбодгны баярын магнааг тэнэлгсэн баттэр хурдан хөдлөг өмнөөс өмнөлээ Монгол ийм